За сайн бацгаана хүүхдүүдээ өнөөдрийн асинхрон хичээлийг эхлүүлцгээе. Хичээлийн маань сэдэв болохоор холимог нийлмэл өгүүлбэрийн онцлог. Хичээлийн зорилго өгүүлбэрийн олон хэв шинжийг ялган таних зорилготой. За эхлээд холимог нийлмэл өгүүлбэрийн талаар ярилцъя. За холимог нийлмэл өгүүлбэр гэдэг нь бүтцтэй, тухайн бүтцтэй 3 ба түүнээс дэш энгийн өгүүлбэрийг багтаагаад өөр хоорондоо тэр өгүүлбэр зүүн холбооны өөр хэм маягаар холбогдно. Одоо зэрэгцүүлэх, угсруулах, харилцаа угсруулах зэрэг холбоосоор холбогдоод утгын талаар нэгэн бүхэл болсон өрмөц хам бүтцийг холимог нийлмэл өгүүлбэр гэж хэлэх нэ. За жишээ нь болохоор хасаг тэрэгний хатнах тусам гэдэг нь эхний өгүүлбэр маань угсруулах холбоогоор холбогдсон гол өгүүлбэртэй. Лувсангийн сэтгэл удирдлагч гэхээр зэрэгцүүлэх холбоотойгоор холбогдож байна. Хүрэн шарын хашхиных бүр гэдэг нь мөн угсруулах холбоогоор гол өгүүлбэртэй холбогдож байгаа. За тэгээд 3 болон түүнээс дэш энгийн өгүүлбэрийг багтаасан байгаа нь харагдчихээн. За тэгээд эдгээр өгүүлбэрүүд маань хоорондоо болохоор угсруулах, зэрэгцүүлэх холбоосоор янз бүрийн өөр хэм маягаар холбогдож байгаа. Нэгэн бүхэл утга санааг илэрхийлж байгаа өгүүлбэрийг холимог нийлмэл өгүүлбэр гэх нэ. За өгүүлбэрийн ангиллал эсрэгийн санаа. За энгийн өгүүлбэр гэхээр бид мэдж байгаа тийм нэг санаа бол нэг үйл явдлыг илэрхийлнэ. Нийлмэл өгүүлбэр гэхээр хэд хэдэн санаа үйл явдлыг илэрхийлнэ. Энгийн өгүүлбэрийг дотор нь цөм бус гэж ангилдаг. Нийлмэл өгүүлбэрийг болохоор зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. За эдгээр хэв шинжүүд маань хоорондоо зэрэгцэн дээр нэмэх нь угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр гэдэг нь маань холимог нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг байна. За холимог нийлмэл өгүүлбэр нь бүтцийн хэм маяг нь 4 хэм маяг байдаг гэдэг. За хамгийн түрүүнд бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. За морин төвөргөөн сонсогдож нохой боролсоор нэг хүн ирсэн нь ахлагч, ухуулагч байв гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг бүтцээр нь задлах юм бол өгүүлбэрийн бүтцээр задлал хамгийн ихний өгүүлбэр нь төвөргөөн сонсогдсон, морин төвөргөөн сонсогдож байгаа. Сонсогдох гэсэн өгүүлбэр маань дараагийн өгүүлбэртэйгээ сонсогдож гээд зэрэгцүүлэх холбоосоо холбогдсон. Нөгөө зэрэгцийн Ж нөхцөлтэй байгаа учраас зэрэгцүүлэх холбоос. За нохой боролсоор хүн ирсэн нь гэж байна. Хүн ирсэн. Дараагийн өгүүлбэр нь нохой боролсоор хүн ирсэн нь ухуулагч гэд. За энэ нь болохоор нохой боролсон нь хүн ирсэн байв. Тухайн хүн нь болохоор ухуулагч байлаа гэх нэг харилцаа угсарсан өгүүлбэр дээр нэмэх нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр. За ангиснээр энэ бол холимог нийлмэл өгүүлбэрийн нэг бүтц нэ. За дараагийнх нь бүтц болохоор зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр угсарсан нийлмэл өгүүлбэр. За жишээг нь харъя. Тамсаг говьд цэрглээ сүүмийж гэдэг ихний өгүүлбэр. Өргөн тэнгэрн дээр нь хөхөрөхөд өнчин цаг бүртийн гэдэг өгүүлбэр байна. За эхний өгүүлбэр бол мэдээж зэрглээ сүүмийж гээд зэрэгцүүлэх холбоосоор гол өгүүлбэртэй холбогдож байна. За тэнгэр хөхөрөхөд цаг бүртийн. За яахад цаг бүртийж байгаа юм гэхээр шалтгаан зааж байгаа тэнгэр хөхөрөхөд гэдэг угсруулах холбоогоор холбогдож байна. За энэ бүтц бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр нэмэх нь угсарсан нийлмэл өгүүлбэр. За тэнцүү холимог нийлмэл өгүүлбэрийн бүтц нэ. За дараагийн бүтц нь бол 3 дахь бүтц нь болохоор угсарсан нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтц нэ. За харанхуй болмогц манай цонхон доогоор зэвсэг тээсэн машин цэргүүд өнгөрөх нь үргэлжлэн сонсогдно гэж байна. Эхний өгүүлбэр харанхуй болмогц сонсогдож байна. Дараагийнх нь зэвсэг тээсэн машин цэргүүд өнгөрөх нь гэв. За эдгээр өгүүлбэрүүд нь болохоор эхний өгүүлбэр маань угсруулах холбоогоор холбогдож байна. За тэгээд зэвсэг тээсэн машин цэргүүд өнгөрөх нь сонсогдно гэдэг харилцаа угсарсан. Нэг өгүүлбэр нь гол өгүүлбэртэй. За 2, 3 дахь өгүүлбэр маань сонсогдно гэдэг үгтэй харилцаа угсарч байгаа. За ингэснээр холимог нийлмэл өгүүлбэрийн 3 дахь бүтц нэ. За 4 дахь бүтц нь болохоор угсарсан нийлмэл өгүүлбэр дээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр харилцаа угсарсан гэдэг. Энэ нь болохоор холимог нийлмэл өгүүлбэрийн 4 дахь бүтц байна. За сая зурсан болохоор жишээг нь харъя. Сая зурсан болохоор зураг нь гоёмсог бөгөөд нарны туяанд будаг нь солонгорох нь үнэхээр сайхан гэж байна. За эхний өгүүлбэр зурсан болохоор сайхан. За зураг нь гоёмсог бөгөөд сайхан, будаг нь солонгорох нь сайхан. За эхний өгүүлбэр бол энгийн өгүүлбэр бол угсруулах холбоогоо дараагийн өгүүлбэртэй холбогдож байна. За гоёмсог бөгөөд гэдэг нь болохоор
зэрэгцүүлэх холбоосоор холбогдоод за тэгээд будагн солонгорхон сайхан гэдэг өгүүлбэр маань харилцаа угсарсан холбоосоор холбогдсон байна. За ингээ холбог нийлбэл өгүүлбэрийн 4 дахь бүтц заах нэ. За энэ бүтцүүдийг яг нь бас дэвтэр дээрээ сайн тэмдэглэж аваад тодорхойлтыг ойлгож аваарай. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр гэдэг байна. За тэгвэл олон гишүүнтэй гэхээр угсарсан нийлмэл өгүүлбэр нь захируулах холбоогоор бүтэж болно гэдэг. Олон гишүүн угсарсан нийлмэл өгүүлбэр нь за 2, 3, 4 янз байгаа гэсэн үг. За эхнийх нь угсруулах холбоогоор. За энэ жишээ нь хойно харагдаж байна. Доржийн хүүдээ өгсөн номыг хүүн батад өгсөй би авч уншив. За тэгэнгүүт хоёр дахь шинж нь болохоор өгүүлбэрүүд нь шууд ба шууд бусаар холбогдно гэж байна. За багтаасан мэд бүтэц харцаа үүсгдэг. Гишүүн өгүүлбэр нь гол өгүүлбэрийн бүтцэд багтсан байна гэж. За тэгэнгүүт би тэр сайхан Улаанбаатарыг чинь үзгсэн гэж бодож байна гэд. За эхний гишүүн өгүүлбэр маань гол өгүүлбэртэй багтаад за тэгвэл яг нь энэ хэм маягийг шууд ба шууд бусаар холбогдсон гэж харах нь. За энэ нь бол яг нь олон гишүүнтэй өгүүлбэрийн 2 дахь хэлбэр байна. За 3 дахь нь болохоор ижил хэлбэрээр гол өгүүлбэртэй холбогдно гэж байгаа. Ижил хэлбэр гэдэг нь холбох хэрэглүүг нь ижил гэсэн үг байна. Тэгэхээр гол өгүүлбэртэй яаж холбогдож байна гэхээр за амьсгал уур тэгшэрсэн, цэцэг навч дэлгэрсэн, альвай зүйл бүрэлдсэн, энгийн өгүүлбэрүүд нь дандаа тэгшэрсэн, дэлгэрсэн, бүрэлдсэн гэд ижил хэм маяг багтай байна. Ижил нөхцлөлттэй байгаа байхгүй. За нэггээр гол өгүүлбэртэй аятайхан сайхан цаг байна гэдэг гол өгүүлбэртэйгээ яг нь холбогдсон, зэрэгцэх холбоогоор холбогдсон гэсэн үг. За энэ бол олон гишүүн өгүүлбэрийн 4 дахь хэв шинж нэ. За 3 дахь нь. За 4 дахь нь болохоор олон гишүүн өгүүлбэрүүд нь өөр хэлбэрээр холбогдно гэж байна. За өөр хэлбэрээр холбогдно гэнэ. За жишээ нь болохоор за баг харанхуй болохын үед нөөх айлын зүүн хамар дараач ирмэс аймаг явсан машин ирчихсэн байлаа гэд. За энд болохоор яг нь тухайн энгийн өгүүлбэр маань гол өгүүлбэртэй угсруулах холбоогоор бас зэрэгцүүлэх холбоосоор ингэж холбогдож холимог юу гэсэн үг. Олон гишүүн өөр хэлбэртэй гэсэн үг. Угсруулах холбоотой, зэрэгцүүлэх холбоосоор холбогдсон гэдэг. За олон гишүүн өгүүлбэрийн 4 хэм байна. За одоо ингээ харьцуулж байгаа. Олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр гэж ямар өгүүлбэрийг хэлээд байгаа. Холимог гэдэг нь ямар. За харьцуулан дүгнэлт хийгээд за бүтцээрээ бол 2 ба түүнээс дээш өгүүлбэр. За нэмэх нь гол өгүүлбэр гэдэг бүтцтэй. За холимог нийлмэл өгүүлбэр угсарсан, зэрэгцсэн. За тэгээ өгүүлбэрүүдийн нийлбэрийг хэлээд байна гэсэн үг. За холбогдох арга нь. За зөвхөн захирах холбоосоор холбогддог олон гишүүн өгүүлбэр дээр. Үйл үг тодтгой холбох нөхцөл гэдгээр холбогддог. Холимог нийлмэл өгвөл зэрэгцэх холбох нөхцлүүд дээр яг нь хосолсон байна гэдэг. Гол санаа нь бүх дэд өгүүлбэр нь эцсийн гол өгүүлбэрийг тодтгож өгдөг. Олон гишүүн өгүүлбэр дээр. Холимог нийлмэл өгүүлбэр дээр нэгээс илүү төгсгөл буюу бие даасан санаа байж болно гэдэг. За ингээ харьцуулан дүгнэлт хийгээд бас тус бүрдэн сайн ойлгоод тэмдэглэж байгаа. За өнөөдрийн синхро хичээл маань яг нь холимог нийлмэл өгүүлбэр болон олон гишүүнтэй өгүүлбэрийг харьцуулан дүгнэлт ялгааг нь ойлгох хичээл байлаа. За хичээлийн дараах солио бөглөө дэлгээгээд унших материалаа хийгээд за тэгээ синхро хичээлээ тооцоолно.